Би нэг юм ярих гээд ороод ирлээ. Тэгээд юу ярих гэж байгаа вэ гэхээр одоогоос нэг 4-5 жилийн өмнө юм уу да. Оюутан байхдаа би нэг цагийн ажил хийгээд хүнсний супермаркетд хэм сүлжээ дэлгүүрт ажилладаг байсан. Тэгээд манай тэр дэлгүүрт нэг үйлчлэгч гэж байдаг гэсэн байхгүй юу? Тэгээд тэр их чинь ингээд заримдаа надаа ингээд хоол идэнгээ юм ярина. Тэгээд ярихдаа их чинь залуудаа одоо нөхөртөөгөө ингээд Орос руу хойд хил рүү гарч юм одоо 8 хийдэг зардаг байсан. Нэлээд бэлбэнчэнтэй. Их чинь ерөөс ийм юм хийж үзэх хэмжээний биш, ийм юм хийж үзнэ гэж төсөөлөхөөргүй тийм баян чинэлэг хөрөнгө мөнгөтэй байсан. Нөхөртөөгөө бит хоёр их л баян одоо тэ 10 урандаа алтан бөгчтэй эмэг зүйлд зүүсгэл одоо эд мөнгө юу гэдгийг тэр болгоноор дутхгүй тийм сайхан баян задгалан байсан. Тэгэж амьдарч яваад одоо яг юунаас ч болсон юм гэдэггүй ямар ч байсан нөхөр нь үүд болоод тэгээд тэр бизнес нь дампуурсан гэлөө эсвэл тэр нөхөр нь үүд болсноос хойш тэр нөгөө хийж авсан 8 юм ингээд уналтанд ороод бүр ингээд тгийс бүр хасах руу ороод нам дампуурсан ч гэлээ ямар ч байсан тийм баян чинэлэг байх болоод за тэр хүн чинь тэгээд амьдрал үзээд эхэлж байгаа байхгүй нэгсэндээ нөгөө жинх манайхны хэлээр нөгөө айлын эрэгтэй их мууршиг гэдэг тийм мууршиг эмэгтэйчүүд байдаг штэ хөгтөөд тэр юу ч хийж одоо юм хүнд хүчээр юм хийж үзээгүй аяг тавгч угааж үзээгүй тийм хүмүүс байдаг штэ. Тэгээд тийм амьдралтай байж агаад за тэгээ юм үзээд ирж байгаа. За үзэхдээ бүр нэлээд үзээтэй юм үзсэн юм шиг байна. Тэгээд бүх юм нь дампуураад байсан амьдрал нь бүр оронгороо эргээд тэгээд тэр хүн чинь нас нэлээд явцсан. Дээрэс нь бас нөгөө тийм баян тансаг амьдралаар амьдарч байсан болохоор нэг тийм юмар дутааг болохоор мэрэгжил эзэмшээгүй юм шиг байгаа юм л да. Тэгээ яг тэрүүгээрээ ажил болтохгүй. Тэгээд нас нь ингээд 40 50 одоо 50 гарцсан 50 60 гарцсан ч юм 60 гарцсан байгаа хүн байгаа шүү дээ. Тэр хүнд чинь одоо манай нийгэм дээр ажил олдно гэдэг гэсэн үйлчлэгээний тийм ажлууд л олдно. За тэгээд миний ажиллажсэн тэр дэлгүүрт үйлчлэгчээр ажилласан байгаа юм аа. За энэ дээрээс зүгээр ингээд яг харахад бол хүн амьдралдаа юу ч туулж болно, ямар ч байсан амьдрал ямар ч болж хувирж болно гэдгийг харж байгаа юм. Дээрээс нь би бас бодоод байгаа хгүй хэрвээ тэр хүн ингээд зөв аргаар хөдөлмөрлөж мөнгө төгрөг олсон бол тийм амьдралтай болооч үгүй ч үү те тэр 8 ихтэй яг ямар аргаар 8 хийсэн нарийн ширээн нь би мэдэхгүй шүү дээ. Зөв зохистой биш зөв бас юм хийсэн байх магадлалтай аахгүй юу? Одоо юу гэдэг чинь те ангийн арьс оруулж гаргадаг ч юм уу хэд хууль бус юм 8 алцдаг ч юм уу тийм байсан байх магадлалтай. За тэгээд буруу зөв аргаар те яг ямар аргаар бэлбэнчтэй хөрөнгөтэй босныг нь бол мэдэхгүй. Миний бодлоор бол тэр мэдээж сайн сайхан одоо эрэг зүйлэр ингээд бэлжээд өөрсдөө хөдөлмөрлөөд нэгсэндээ одоо юм буян дагуулсан тийм үйл одоо хөдөлмөрөөр осон мөнгө исэн бол амьдрал нь тэгж гээд оронгоороо ирэхгүй хаа гэж бодсон заяа. Гэхдээ тэрний нөгөө нэг яг ямар ч шалтгаанаар гинт тэгснийг би одоо нөгөө сайн санахгүй надад баг яриаггүй бах. Ямар ч гэсэн тийм зүйл болсон. Эсвэл тэр хүмүүс ингээд зөв шударгаар хөдөлмөрлсөн ч гэсэн хүний амьдралд нэг юм заримдаа нэг юм хяслантай юм гай төтгөр тохиолддог дөө. Тэгсэн байж бас болно. За тэгээд нэгдүгээр сургамж маань ямар ч гэсэн тийм байсан. Хүний амьдралд ер нь юу ч тохиолдож олно. Дээрэс нь бас зөв мөртэй зөв аргаар мөнгө олохгүй бол эргээд амьдралд нь ямар ч гай тохиолдоод хэнийгнийхээ амь насаар те бүхэл бүтэн амьдралаараа ингээд солиод авчиж магадгүй. За тэр нөгөө эрх дураараа тагил амьдарч байсан ихч маань тэгээ насны эцэст ер нь бол муугаа удаж байгаа хгүй хүмүүс ч юм бол амьдрал нь ингээд нас ахих тусмаа тий илүү сайныг одоо үзэж дөрөвхтийн нөгөө буйнд жаргана гэдэг шиг амьдрал нь илүү дээрдэж одоо залуу наснда тарьсан сайн сайхныхаа үр тариаг нь одоо нас яваад ирэхээр хураана гэдэг утгаараа сайн сайхан амьдралыг ер нь үл идэх ёстой шүү дээ чамаараа бол. Гэхдээ манайх нэг зүйлийг анхаараарай. Би энэ чинь үйлчлэгээний байгууллагад ажилладаг үйлчлэгч хийдэг хүнийг
ерөөсөө ийм тийм гэж хэлээгүй шүү. Манайхан ингээ юм ярахаар нэг гоё юм цар хүрээтэй томоор нь харж олон ургалж байдлаас ингэж үзэж хандаж шүүж байгаарэ. Битгий ингээл нэг юм дээр ингээ буруу юм дээр нь акцент өгч тэнэрээс ингэж өнтгөлж авч байгаарэ гэж хэлмээр байна. За тэгээд нэг өдөр би ч нэг оюутан болохоор зуны 3 сард ажил хийж байгаа болохоор зун маш халан. Тэгээд манайх нөгөө дэлгүүрийнхээ арын нэг юм хаалгатай нэг юм жижиг хэсэгт нь ногоон дээр мань тусдаа нэг ихч зогсдог гэсэн бэхгүй. Тэр ихчдэг ингээ ногоонуудаа ингээ дөнгөж шинээр бомгот ингээ мөөг одоо өөр юу лээ зарим нэг ногоонуудаа ингээ дэлгээд тавьдаг байсан. Нэгэсэндээ битүү нөгөө юм хөөсөн тэр хайрцагт ирсэн ногоог жоох ингээ сэврэхгүй тэр чигэндээ дороо ингээ бөөгнөрүүлээ тавьчихаар муудчих гад байдаг. Тэгээд ингээ жоохон мөөг ингээ дэлгээд тавингууд тэн дээр ялаа эдэр их шаваад байдаг гэсэн баггүй юу. За ер нь л тийм нөгөө зам болохоор ялаа ихтэй. Жоохон тийм хүнс ногооны өнөр мөндрээр манай дэлгүүрээр ер нь жоохон ялаа яваад байдаг. Тэгээл bijсэн чинь нэг өдөр тэрэгчтэй гэж байна. Нэг ялааг хараад зогсоол илүү эсвэл нэг ялааг барьж авсан альчуураараа шавхардлуу яалаа. Тэгснээ нөгөө ялаа руу ингээл харж яснаа. Над руу харснаа. Тэгж асууж байгаа байхгүй юу. Миний дөө. Энэ ялааг ингээд дутуу алчвал хүнийг ингээд дутуу алдсан шиг өвдөх болов? Яг тийм мэдрэмж төрдөг болов? Гэж асууж байгаа байхгүй юу. Би бүр ингээд яг үнэндээ эн чинь ингээд эсвэл би мэддэг байсан юм уу? Мэдгүй л надад тэр үл ингээд үнэхээр ойлгомжтой зүйл санагдсан байхгүй юу? Тэг би жоохон ингээд нэг төдийн насны хүн надаас тийм юм асуугаар бүр ингээд жоохон гайхаж чагаад гөвдлгүй яа дий их чи ялгаагүй л амьд амтын юм чин амьд бит юм чин надах чи ингээд дутуу алаа хийж гарч ингээд тарчлаад тамлагдаад тийм хагас хөглүүд мэдрэмж амт тэмцээд ингээд өгчөш сэхэгчвш тэр хоёрын дунд ингээд тамлагдаад гарч яаж өлегтэй байх вэ тийм хүнийг тэгвэл ямар байна амтанд яг л ялгаагүй л тэгж мэдрэгдэнэ гэж хэлжсэн баггүй. Тэгээ би тэрэн дээрээс бас бодож ирсэн. Хүн ер нь хэдий хэрэг настай байна, амьдрал ер нь хэдий зүйлийг үзэж туулсан байна гэдэг нь. Одоо юу гоо? За буруу ярьж байна. Үнэхээр мэн. Тухайны амьдралдаа үзэж туулсан тийм мэдлэг мэдээлэл хуримтлуулсан туршлага юм нь хүний наснаас юусан хамаардаггүй байна. Энийг л би угаасаа бүр багаасаа ингэж боддог байсан. Ингээл надаас том ингээл ах эгч нар өвөө эмээнэр үжиж ингээд миний мэдж байгааг мэдэхгүй нэг тийм энгийн имийг ойлгохгүй үлийн үр гэж үдгийг мэдэхгүй амьдралаа нэг тийм одоо дараа төрөл гэх юм уу тий дараагийн ингээд үйл явдал юу болох вэ гэдэг ерөөс ухаар тунгаагүй юм томчууд их байдаг гэсэн байна. Тэгээ би ер нь за юм ер нь насаараа байдаггүй мэнэ гэж боддог гэсэн чинь тэрийг бүр ингээд баталж өгсөн байна. Тэгээ би тэр үедээ ажиллачаад тэ хойно нэг ээжтэйгээ юм яар сууж агаад ээжтэй хэлжсэн байхгүй. Ээжээ ингээд танаас ихчмэд насны хүн одоо ингээд 60 мар гарсан тэ амьдралд ингээд юу эсийг ингээд туулаад юмыг үтцсэн тэ нэгсэндээ миний бодлоор бол ариун их юм мэдлэг мэдээлэл туршлагыг хуримтлуулсан байх ёстой хэмжээний хүн надаас ялааг миний хүн ингээд дутуу зөхиод дутуу алчвал тэр нэг өөрт нь ингээд яг хүнийг тэгсэн юм шиг ингэж мэдрэгддэг болов ялаанд тэгж мэдрэгддэг болов гэж асуулаа гэд ээжтэй ярива. Тэгс чи манай ээж тэгжсэн. Тэгээ миний охин юу гэвдээ хэрэн би нөгөө нэг хариулснаа хэлсэн баггүй тэгж хэлсэн би гэдгсэн чинь. За тэгвэл миний охин яг тэр үед чинь тэр хүнч тэр чийч тэр нэг юм сурч авчээ. Тэр хүн тэр одоо бусад одоо жижиг бодголууд ямар мэдрэмжтэй байдаг яадаг гэдгийг мэддэггүй явж байгаа чамаас мэдэж авсан байна. Чи бас хүн үдийн насандаа ийм зүйлийг мэддэггүй хүмүүс байдаг юм байна гэдэг бас нэг юм мэдэж авсан байна. Хоёулаа нэг шиг юм сурч авч ирсэн байна гэж хэлсэн. За тэгээд энэ мэдчлэн би ер нь та нарт амьдралтаа ингээд сургамж болгож авч яасан жижиг зүйлсээ ингээд дандаа ярьж байна. За түр баяртай.